өнөөдөр би та бүхэндээ Хураангуй теологи төслийн 11-р хичээлийг төлөвлүүлье. За 11-р хичээл бол Бурхны талаарх доктрин гэдэг 6 зураг хичээлийн 4 дахь хичээл байна. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол Бурхан 3 болох эзэгхүү ариун сүнсний талаар буюу Бурхны 3-аар оршигч чанарын талаар бид өнөөдөр сурах юм. За Есүст итгэгч бид Бурхан 3 болох эзэгхүү ариун сүнс гэсэн 3-аар оршдог нэг Бурханд бол итгэдэг. Өөрөөр хэлэх юм бол бид 3 Бурханд биш харин нэг Бурханд итгэдэгээ гэсэн үг. За Библийн ишлүүдийг би дэлгэцийн доор харуулъя. Тэгээ та бүхэн эдгээр ишлүүдийг бичиж аваад Библиэс уншаарай. За би уншлаа. Эхлэл 1:26, Дэд хууль номын 6-гийн 4, Дуулал 45-ийн 6-аас 7, Дуулал 110 дугаар бүлгийн 1-р ишлэл, Матай 3 дугаар бүлгийн 16-аас 17, Матай 28-ийн 19, 1-р Коринт 12-ийн 1-4-өөс 6, 2-р Коринт 13 дугаар бүлгийн 14, 1-р Петрийн 1-ийн 2. За эдгээр Библийн ишлүүдийг та бүхэн уншаад энэ хичээлийг сонсвол илүү ойлгомжтой болох болно. За Бурхан 3-аар оршиж байдаг тухай ойлголтыг Бурхан Библийн туршид шаталсан байдлаар прогрессив гэж хэлдэг. Ийм байдлаар бидэнд бол ойлгуулж өгсөн байдаг. Библийн хуучин гэрээнд Бурхан 3-аар оршдог тухай ойлголтыг бол хагас илэрхийлсэн бол шинэ гэрээнд бүрэн бүтэн зургаар илэрхийлсэн байдаг. Илчилсэн гэдэг үгийг би хичээлийн явцад бас хэрэглэнэ. Илчилсэн гэдэг зүйл маань нууц байсан, далд байсан зүйлийг ил болгох, энэ зүйлийг илчлэх гэж бол хэлж байгаа. За Эхлэл 1:26 дугаар ишлэгийг би уншия. Тэгээд Бурхан бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг бий болгоё гэжсэн. Тэгэхээр энд Бурхан өөрийгөө бид гэжсэн олон тоон дээр хэлсэн. Бид тэгээд бидэнтэй адилхан гэж бас дахин олон тоон дээр хэлсэн байна. Тэгэхээр мэдээж би жишээлбэл өөрийгөө бид хоолоо идэ гэж хэлэхгүй шүү дээ. Бид тийшээ явлаа гэж хэлэхгүй. Хэн нэгэн хүн надтай хамт байсан тохиолдолд тэгэхээр Бурхан ганц Бурхан боловч өөрийгөө олон тоон дээр Эхлэл ном дээр ийхүү илэрхийлсэн. За өөрийгөө олон тоон дээр илэрхийлж байгаа зүйлийг бид Эхлэл 1-р бүлгийн 1-ээс 2-р ишлэг унших юм бол бүтээлийн эхэнд Бурхан ариун сүнс гэсэн ийм хоёр зүйл явж байгааг бид харах болно. Хоёр person гэж англиар бол хэлж болно. Person гэдэг маань хувьт нэгэн өөрийн гэсэн зан чанартай, өөрийн гэсэн бодолтой, өөрийн гэсэн ялгарах тийм онцлогтой гэдэг зүйлийг person гэж бид үзэж байгаа. Тэгэхээр бүтээлд Бурхан гэдэг нэг person, ариун сүнс гэдэг нэг person, хувьт нэгэн буюу хоёр тусдаа энэ зүйл бол яригдж байгаа. Тийм учраас бид гэсэн ойлголтод явж байгаа. Гэтэл шинэ гэрээний Иохан номын 1-р бүлгийн 1-ээс 14-р ишлэг унших юм бол бүтээлд Бурхан Орсын ертөнцийг бүтээх үед Есүс бас тэнд байсан юм а гэдэг зүйлийг бол нэмж илчилсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол прогрессив буюу шаталсан байдлаар бүтээлд анханасаа эцэг хүү ариун сүнс энэ гуруулаа оролцсон юм а. Энэ гурван Бурхан 3 болох эцэг хүү ариун сүнс нэгдэн нийлээд нэг Яве юм а. Тэгэхээр Яве Бурхан энэ бүхнийг бүтээсэн юм а гэдэг зүйлийг бол Библи Эхлэлээс Илчил хүртэл тийм ээ 66 номыг харах юм бол энэ теологийн ойлголтыг баталгаажуулсан байдаг. За Дэд хууль номын 6-р бүлгийн 4-р ишлэл бол еврейчүүдийн хувьд бол итгэлийн тунхаг байдаг. Тэр итгэлийн тунхаг дээр юу гэсэн бэ гэхээр сонс Израиля эзэн бол бидний Бурхан бөгөөд ганц эзэн гэж хэлсэн. За СМО буюу стандарт Монгол орчуулгын Дэд хууль номын 6-гийн 4 дээр Израиля сонсогдсон Яве бол бидний Бурхан, Яве бол цор ганц гэж хэлсэн байна. Тэгэхээр энд байгаа үгнүүдийг бид еврейгээс нь бол орчуулж үгүй. Жишээлбэл сонс гэдэг үг нь бол Шима гэж байна. Тэгэхээр еврейчүүдийн хувьд бол Шима Израиль гэх тийм ээ яг энэ итгэлийн тунхаг бол бүх Израиль хүн үнэхээр Явед би итгэдэг. Миний Яве бол цорын ганц. Миний Яв бол үнэхээр ганцхан Бурхан юм а гэдэг энэ итгэлийн тунхагыг Израильчууд Шима гэж үгээр бол Шима Израиль гэдэг яг энэ залбирлыг бол маш их хэрэглэдэг. За энэ дээр эзэн гэдэг үгийг бол стандарт Монгол орчуулгын дээр яг еврейгэр нь
Явэ гэж шууд буулгасан баг. Тэгэхээр Явэ гэдэг бол Бурхны өөрийнх нь нэр. За энэ дээр бидний Бурхан гэж Элохейну гэж бол хэлсэн. Өөрөөр хэлбэл Элохим тийм ээ гэдэг одоо Бурхан гэсэн ерөнхий нэр, бидний Бурхан гэсэн. Тэгэхээр жишээлбэл би Бурханд итгэдэг хүн та ямар Бурханд итгэдэг юм бэ гэвэл би Явэ Бурханд итгэдэг. Явэ Бурхан гэж яг хий юм бэ гэвэл эцэггүй ариун сүнс гэдэг энэ гурвлаар оршдог нэг Бурхан юм а гэж бид ойлгодог. За энэ нэг ганц Бурхан, цор ганц гэдэг энэ ойлголтыг бол хэлсэн. Ганц Явэ, цорын ганц Явэ бол Бурхан юм а гэж. Тэгэхээр энэ ганц гэдэг үгийг еврейгээр Эхад гэдэг үгээр хэлсэн. Эхад гэдэг маань цор ганц нэг гэсэн зөвхөн тооноос гадна нэгдмэл нэг хамтдаа нэг гэсэн юм утгыг бол агуулдаг. Тэгэхээр энэ хуучин гэрээний нэг Бурхан гэдэг ойлголтын дээр энэ бол хамтдаа нэг юм а гэсэн Эхад гэсэн тоог хэрэглэснээрээ одоо Библийн бүхэл одоо зөвлөгөөний дагуу Бурхан бол гурваар оршдог нэг Бурхан юм а гэдэг энэ одоо теологийг бол илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл Явэ гэдэг Бурхан бол эцэг Бурхан, Хүү Есүс Бурхан, Ариун Сүнс Бурхан хамтдаа нэг одоо Явэ болдгийм а гэдэг зүйлийг бол хэлж байгаа. За шинэ гэрээнд Бурхан гурваар оршдог тухай хэдэн жишээ байдаг. Жишээлбэл Есүсийн усан баптизмын үед Матай 5 дугаар бүлгийн 13-аас 17 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна. За би энэ ишлэлийг тэр чигээр нь уншъя. Тэгээд Иоханноор баптизм хүртэхийн тулд Галилаас Йордан байгаа түн дээр Есүс очив. Харин Иохан би танаар баптизм хүртэх учиртай байтал та над дээр ирэх нь инүү гээд түүнийг болиулахыг оролцтол Есүс хариуд нь одоо ёсоор нь болго ингэснээр аливаа зөвхт байдлыг үйлчлүүлэх нь бидэнд зохицож байна гэж хэлэхэд нь тэр түүнд жившөөр. Есүс баптизм хүртээд голын уснаас даруй гарах үед тэнгэр заагдаж Бурхны сүнс тагтаа мэт бууж түүн дээр ирэхийг тэр харлаа. Тэнгэрээс үзэг түн хайрт хүмүн энэ билээ. Таалалт минь түүнд оршдог гэх дуун гарлаа гэсэн. Тэгэхээр энэ дээр Бурхан эцэг бол Тэнгэрээс хайрт хүмүн гэж бол хэлсэн. За ариун сүнс бол тагтаа мэт одоо буун ирж Есүс дээр бууж ирсэн. За Есүс бол уснаас дөнгөж гарсан усан баптизм хүртсэн. Энэ гурван зүйлээр Бурхан бодвол гурваар оршдог. Тус тустай person тийм ээ хувьт нэгэн. Тэгээд энэ гурван хувьт нэгэн гуруулаа нийлээд нэг Бурхан болд юм а гэсэн энэ Явэгийн ойлголтыг бол энэ шинэ гэрээний хэсгээр бол баталж байна. За ингээд Есүс усан баптизмын зааврыг агуу захирамжээр дагалдагч нартай өгөхдөө Бурхан гурав болох эцэгхүү ариун сүнсийг заавал дурдах ёстой гэдэг зүйлийг хэлсэн. За Матай 28 дугаар бүлгийн 19 дугаар ишлэлдэр иймээс та нар яв бүх үндэснийг дагалдуулах түн эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ гэж бол хэлсэн байдаг. Тэгэхээр шинэ гэрээнд Бурхан гурав болгох тийм ээ эцэг хүү ариун сүнс итгэгчдийн залбиралд бас байдаг гэдэг зүйлийг бол бас заадаг. За Бурхан эцэгт хандаж бид бол залбирдаг. Ариун сүнс биднийг яаж юуны төлөө юу хэлж залбирахыг бол чиглүүлж өгдөг. Есүсийн нэрээр бид нар залбирлаа дуусгаж Есүсийн нэрээр амен гэж бол хэлдэг. За Матай 6-гийн 9 дугаар ишлэлдэр Тэнгэр дэх бидний ааваа гэж бол хэлсэн байна. Өөрөөр хэлбэл дагалдагч нар Есүсээс яаж залбирахыг бидэнд зааж өгөөж гэх үед хинт ханд залбирахыг бол шууд хэлсэн. Тэнгэр дэх бидний ааваа гэж шууд Бурхан ааваа гэж бол хэлсэн байна. За тэгээд Ром 8-26 дугаар ишлэлдэр үүнчлэн мөн сүнс бидний сул дорой байдал тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин сүнс өөрөө үгээр илэрхийлэшгүйгээр яолон бидний төлөө зуучлан гуйдгаа гэж бол тодорхой хэлсэн. Өөрөөр хэлбэл бид юуны төлөө яаж залбирахаа мэдгүйгээр Бурхны өмнө ингээд сэтгэлээ нээх үед Бурхны ариун сүнс биднийг чиглүүлэн тийм ээ залбиралд хөтэлдэг юм. Тэгээд Иохан 15-ын 16 дугаар эшлэлдэр та нар намайг сонгоогүй. Харин би та нарыг сонгосон. Та нарыг явж жимс гаргаж үр жимс чинь үрд байгаасаа гэсэндэ би та нарыг томилсон. Ингэснээрээ нэрээр минь та нар эцгээс юу ч гуйсан тэр та нарт өгөх юм а гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Есүсийн нэрээр бид залбирлаа. Үнэхээр Бурхан аавд хүргэх ёстой. Тийм ээ. Эцгээс минь юу ч гуйсан гэж бол хэлсэн. Тэгээд эцэг минь Есүсийн нэрээр гуйсан учраас тэр гуйлтанд хариулах болно гэж бол хэлсэн баг. Тэгэхээр бидний усан баптизм хүртэхэд эцэгхүү ариун сүнс гээд Бурхан гурав бол дурддагдаг. Бидний залбиралд бас Бурхан гурав болох эцэгхүү ариун сүнс бидэнд тусалдаг. Тэгвэл бидний авралд бас Бурхан гурав болох эцэгхүү ариун сүнс мөн оролцдог юм. Бурхан авралын төлгөө бол
зохиосон. Энэ тухай Эхлэл номын 3 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн. Би тэр эмэгтэй та хоёрын хооронд бас чиний үр тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэн тэр үр толгойг чинь бяцалж түүний үсгийг чи няцлана гэж бол хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Бурхан одоо анхны авралын төлөвлөгөө өгөхдөө нэхлэгч тэр могоог чиний үр хүүхэд буюу чиний үр удмаас гарсан тэр Есүс одоо ялтыг байгуулах болно гэдэг авралыг авчрах болно гэдэг энэ одоо иш үзүүлэлтийг Эхлэл 3:15 дээр Бурхан эцэг бол өгсөн. Энэ авралын төлөвлөгөөг одоо Есүс өөрийнхөө хүн болж бидний дунд амьдраад одоо загалмай дээр цовдлогдсон үхээд амьдсан энэ амьдлалтаараа Есүс энэ авралын төлөвлөгөөг гүйцэлдүүлсэн. За Иохан 3:16 дээр Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн тул хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтаа байх юмаа гэж бол хэлсэн байдаг. За Бурхан авралыг гүйцэлдүүлсэн. Тэгээд энэ аврал бол хүн бүхэнд боломжтой болсон. Тэгээд Есүс та миний аврагч эзэм, та өнөөдөр ч амьд, та миний гэм нүглийг уучлаач. Өнөөдөр би таныг өөрийн аврагч ба эзнэр хүлээн авахыг хүсэж байна. Та намайг өршөөлтөд багтаагач гэж бид залбирх үед ариун сүнс тэр гэмшлэр дамжуулаад, итгэлээр дамжуулаад бидний дотор Есүс итгэгчдийн дотор орж биднийг насан туршдаа Есүсийн үгийг санаж, Есүсийн үгийн дагуу амьдрах, зөвд амьдрах, ариусаж амьдрах, Бурхан Христтэй адилхан дүр төрхөөр хувирч амьдрах энэ одоо амьдралаар амьдраад Бурхан Аавын өвөрт очих хүртэл ариун сүнс бидний батлан даагч болж байдаг юмаа гэдэг талаар хэлсэн. Эфес 1-р бүлгийн 13-аас 14-р ишлэлдэр яг энэ талаар хэлсэн байдаг. За би уншия. Түүн дотор та нарч бас үнний үгийг буюу авралынхаа сайн мэдээг сонссон бөгөөд түүнд итгэсэн мөн амласан ариун сүнсээр тамгалагдсан. Тэр нь Бурхны эзэмшлийн золилт хүртэл бидний өвийн батлан даагч болж түүний алдрыг магтуулахын тулд юм аа гэсэн. Өөрөөр хэлбэл Бурхан бидний бүрэн төгс аврах хүртэл тийм ээ одоо бидний сүнс сэтгэл санаа оюу хаан бахан бие минь бүрэн аврагдах хүртэл ариун сүнс бидний дотор байж батлан даагч болд юм а гэсэн үг гарч иж байгаа. За энэ батлан даагч гэдэг энэ үг бол еврейгээр арабон гэдэг үг ба. За энэ арабон гэдэг энэ үгийн утга нь юу гэхээр хүн жишээлбэл тодорхой нэгэн бараа бүтээгдэхүүн авах үедээ одоо бүх мөнгө байхгүй үед урьдчилгаа болгож тийм ээ одоо би энэ бараагаа авнаа та одоо хадгалж байгаараа би эргэж ирээд мөнгөө одоо бүрэн болгоод бүрэн одоо худалдаж авъя гэдэг ийм одоо зүйлийг бол хүмүүс хийдэг. Яг үүнтэй адилхан арабон бол урьдчилгаа өгөөд тийм ээ хэмжээний урьдчилгаа өгөөд за би буцаж ирээд мөнгөө гүйцээж өгөөд бараагаа авна гэдэг энэ одоо бизнесийн солилцоонд арабон гэдэг үг хэрэглэдэг. Тэгэхээр Бурхан бидний дотор ариун сүнсийг одоо оруулснараа би үрд мөхөд чиний Бурхан байх болно. Чи надтай үрд мөхөд хамт байх болно гэдэг энэ ойлголтыг өгсөн. Өөрөөр хэлбэл чи газар дэлхий дээр амьдрахдаа ариун сүнс чиний дотор байгаа нь ариун сүнс бол чамд өгсөн миний арабон буюу би чамайг өөрийн одоо тийм ээ хаанчлалдаа өөрийнхөө деваачнд авах болно гэдэг энэ Бурхан Аавын бол урьдчилгаа болгож ариун сүнсийг оруулж өгсөн гэж. Тэгэхээр Бурхан өөрөө авралын төлөвлөгөөг зохиосон. Есүс тэрийг гүйцэтгэсэн. Ариун сүнс тэр авралын төлөвлөгөөг одоо хүлээж авсан тэр хүмүүсийн дотор арабон буюу урьдчилгаа болгож тэр Бурхан Аавын үрд очих хүртэл тэр хүний батлан дааж хамгаалж тийм ээ ариун сүнс түүний өдөрдөн чиглүүлж ариусгаж ингэж одоо Бурханы үрд аваачих хүртэл нь баталгаатай болгодог. Тэгэхээр авралын төлөвлөгөөнд Бурхан 3 болох эцэг хүү ариун сүнс бүгдээрээ оролцсон байна. Тэгэхээр энэ Бурхан 3 болох эцэг хүү ариун сүнс бол өөр гэсэн мөн чанартай person гэж ярьсан. Өөр гэсэн ажил үйлчлэлтэй. Гэхдээ тэд үргэлж бие биенээс хамааралтай, үргэлж мөнхийн бие бинийгээ хайрлаж, мөнхийн одоо хамтдаа байж нөхөрлөдөг нэг яава юм. Тэрнээс ч ингээл орчин ертөнцийн дотор тийм ээ огторгой дотор нэг Бурхан гээл ганцаараа уйдгарлцсан гэж за юу гэдэм билээ гэдэг тийм зүйл биш. Бурхан бол үргэлжийн баяр хөөр, үргэлжийн хайр, үргэлжийн хүндэтгэл, бие биенийг үргэлж босгон байгуулсан тэр гайхамшигтай тэр гурвал дотор оршдог юм. Тэгэхээр Бурхан 3-аар оршдог боловч нэг Бурхан гэдэг теологийг бол эсэргүүцэгч 5 үзэл байдаг. За энийг би тавчхан дурдъя. Unitarianism одоо unity буюу нэгдмэл тийм ээ. Unitarianism гэдэг одоо энэ үзэл байгаа. За энэ үзэл нь болохоор Бурхан 3-аар бас ганцхан
ганцаараа оршдог гэж хэлэхдээ Есүс ариун сүнс хоёрыг бол бурхан биш гэж тодорхойлдог юм буруу тайлбар байдаг. За тритэризм гэдэг үзэл байна. За энэ бол бурхан бол 3 бөгөөд нэгдэн л нэг гэдгийг бол хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл 3 тусдаа бурхан байгаа. Тэрнээс нэг бурхан биш гэж бол хэлдэг. За модализм гэдэг энэ үзэл болохоор эцэггүй ариун сүнс 3 нь ялгаатай бие даасан person гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Харин нэг бурханд өгсөн 3 нэр, тийм ээ. Одоо жишээ ганцхан би одоо Бадмаа гэдэг хүн байлаа гэж бодоход эхнэр маань намайг нөхөр гэж дуудана, хүүхдүүд маань намайг аав гэж дуудана. Монгол улс намайг иргэн гэж дуудана. Тэгэхээр нэг хүнд өгсөн 3 нэр гэдэгтэй адилхан нэг хүнд өгсөн эцэггүй ариун сүнс гэж бол хэлдэг. Үүндээ бол Библи бол нэг хүний тухай яриаггүй, нэг person-ы тухай яриаггүй, 3 person-ы тухай ярьж байгаа. Гэхдээ энэ 3 person нийлээд нэг бурхан болж байгаа гэдэг тухай ярьж байгаа. За арианизм гэдэг юм болохоор үзэл болохоор Есүс бол бурхан биш гэж бол хэлдэг. Есүс бол зөвхөн хүн тэгээд бурхан биш гэж ийм ойлголтыг бол энэ буруу тайлбар байгаа. За сүүлжийнх нь пневматоканизм гэдэг энэ одоо үзэл нь болохоор ариун сүнсийг бурхан гэж бол хүлээн зөвшөөрдөггүй ийм зүйл байдаг. Тэгэхээр энэ дээрх 5 үзэл бол бүгдээрээ евангелийн буюу протестант одоо сургаалын эсрэг байдаг буруу сургаал юм. Тэгэхээр бурхан эцэг ганцаардаад хүүтэй болоод түүнийгээ Есүс гэж нэрлсэн юм биш. Эсвэл бурхан эцэг хүү хоёрын сэтгэл нийлээд тэр хоёрын нийлсэн сэтгэлийг нь одоо ариун сүнс гэж зарим гажуурсгал бол тайлбарладаг. Үүндээ бол энэ бүх сургаалт бол буруу. Бурхан бол хүн биш. Түүн төрөх шаардлагагүй, бий болгох шаардлагагүй, үүсэх шаардлагагүй, үхэх шаардлагагүй. Бурхан бол үрд мөнхөд тийм ээ. Одоо өөрт нь бүр ам байгаа гэж бол өмнөх хичээлдэр үзсэн. Бурхан бол үрд мөнхөд оршин байдаг. Тэр нэг юм. Бид бол түүний бүрэн төс ойлгож чадахгүй. За бурхан 3 болох эцэг хүү ариун сүнс гурлаа нийлээд нэг яв гэдгийг бид өнөөдөр хичээлээр сурлаа. Тэгээд энэ бол бурхны нууц учраас энэ нууц тийм ээ юр бусын ойлголтыг бидний оюухан бол бүрэн тайлж чадахгүй. Би девачнд очиж магадгүй энийг ойлгож чадахгүй байх гэж бодож байна. Тийм учраас бид олон янзын тийм ээ бурхан гурвлыг яг тайлбарлах гэж орлохоос илүү миний бурхан бол эцэг хүү ариун сүнс гэсэн гурвлаар оршдог нэг бурхан гэдэгт бид итгээд энэ бурхныг бид хүндэлж би бол нэг яавэд итгэдэг. Би 3 бурханд итгэдэггүй. Би бол нэг бурханд итгэдэг гэдэг гинтгэл дээрээ бац зогсохостой юм. За ингээд дараагийн хичээлээр бурхны талаарх доктрины хичээлийг үзэх болно. Эзэн та бүгдийг ивэх болтугай. Баярлалаа.